Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн ярих сэдэв бол амьдралын утга учирын тухай. Хүн болгон л би ер нь яах гэж энэ амьдрал дээр ирсэн юм болоо. Ингээл өглөөнөөс орой хүртэл нэг зүйлийг тавтаж хийгээл зөвхөн мөнгөний төлөө, ажлын төлөө төрсөн юм шиг ийм амьдралаар амьдрах нь зөв юм уу? Би ер нь юу хийж үтэх хэвтэй юм бэ? Яах гэж ирсэн бэ? Амьдралын утга учир юундаа байна? Ингээд байнга хийгээд байгаа юм маань тийм ямар ч утга учиргүй юм шиг мэдрэмж төрөөд байна гэсэн ийм асуултууд байнга ургаж гарч ирж байдаг. Тэгэхээр энэ зүйлийг эргцүүлж бодож байгаад надад өөрт маань нэгт хариулт төрсөн. Тэгэхээр энийг та бүхэндээ хуваалцъя. Нэг зүйлийг хүлээн зөвшөөрч хэрэгтэй юм бэл. Угаасаа амьдрал ямар ч утга учиргүй. Тухайл надад зориулж заяасан тийм утга учир гэж байхгүй. Утга учирыг би өөрөө бий болгоно. Сэхэнд ч хэрэггүй юмыг би утга учиртай гэж харж болно. Энэ миний шийдвэр. Маш үн цэнтэй юмыг би надад хэрэггүй гэж бодож болно. Энэ бас миний сонголт. Тэгэхээр утга учир гэдэг зүйл гаднаас ирж хайгаад болдоггүй. Өөрөө дотроосоо ургаж сэдэж бий болгох зүйл. Нэгдүгээрт энийг ойлгох хэрэгтэй. За хоёрдугаарт энэ асуултанд хариулахын тулд хүн бол нэг төрлийн амьтан. Тэгэхээр бусад амьтад ер нь зорилго нь юу юм бэ гэж бодоод үзье. Өгөөрөөс буг байлаа гэж бодъё. За өглөөнөөс орой хүртэл өвсөд нь ягаад гэвэл маргааш амьд өлтөхөд цаашид амьдрахад нь хэрэгтэй учраас. За тэгээд бас байгалийнхаа чамаар өсөж үржин үр төлийнхөө төлөө өргөж золиослоход билэн. За ийм зорилготой. Амьд байж байгаа удмагдах. Амьтан бол ийм зорилготой байдаг ахна. За хүн бол нэг төрлийн амьтан. Бид нар ч гэсэн адилхан. Амьд байхын төлөө идэх хоол олохын төлөө бид нар ажиллана. Цаг хугацаагаа мөнгөөр солино. За тэр мөнгөөр хэрэгтэй хоол хүнс. За хэрэгтэй юм худалдаж авна. Өгөөс харьцуулах юм бол бидний өвс бол мөнгө. За тэгээ мэдээж адилхан үр хөвгтөө төрөөлнө. Аль болохоор хэрэгтэй сайн хүн болгоод үлдэхийг хичээнэ. Ийм зорилготой юм байна. За тэгсэн чинь азар хүмүүс бид нар бус амьтнаас юугаараа ялгаатай вэ гэхээр мэдээж оюун ухаан ухамсар түүгээрээ бид илүү ухраас хүн болж төрснөөхөө утга учирыг гаргаж амьдрах хэрэгтэй. Хөгжингөө хамгийн сүүлийн үеийн технологи болох iPhone-тай хэрнээ бид нар зөвхөн мессеж өчтдөг, зураг дардаг. Тэгээ бусдыг ашиглахгүй байна гэж яриад байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан амьтдын л адил зөвхөн нэг мөнгөний төлөө, ажлын төлөө тэр үн цэнийг бүтээх гэдэг зүйлийг үл тоомсорлоод амтналаг хэрэгцээгээ хангахын төлөө амьдраад байгаа бол төдий чинь амьдрал утга учиргүй санагдана. Жинхэнэ хүний мөн чанараа илэрхийлж амьдрахын тулд бид ухамсар гэдэг зүйлээ ашиглах хэрэгтэй. Бүх амьтанд тархитай юу тархитай. Тэд нэр тархиныхаа тусламжтайгаар үндсэн хэрэгцээгээ хангаад өрөөдмөө үлдээх совингоод байгаж амьдраад явж байгаа. Хүмүүс тархин илүү боловсронгуй тэгээд нэмээд тэр ухамсар гэдэг зүйл бидэнд байдаг. Ухамсар гэдэг зүйлийг хөгжүүлчихэж бид жинхэнэ утгаараа энэ хүн болж төрсөн iPhone 17 байсан бол хамгийн ухаалаг аппликейшнуудыг суулгаад яг хэрэгтэй үедээ хэрэгтэй цагт нь ашиглаж чаддаг, илүү тэр утасны хэрэгцээг гаргаж чаддаг болж байна гэсэн ухамсараа бид нар хөгжүүлснээр амьдралдаа олдож байгаа цаг мөчүүдээ цаг хугацаагаа ухамсартайгаар өнгөрүүлж чадах юм бол жинхэнэ утгаараа утга учир дүүрэн амьдралаа өөрөө бүтээж байна гэсэн үг. Одоо энэ чиглэлээр ярьдаг сувгууд, мэдээллүүд их олон болсон байна л да. Ерөнхийдөө тайлбарлах гэдэг зүйлүүд нийтлэхэн боловч өөрөөр өнцгөөс хүмүүс өөрөөр тайлбарладаг тэр дундаас ойлгох ёстой зүйл маань улам батчихдаг учраас аль болохоор энэ чиглэлийн сувгуудыг хүмүүсийг сонсож үзээрэй, харьцуулж бодож үзээрэй, олон юмыг харьцуулж сонсож үзээрэй гэж хүмүүст зөвлөмөр байна нэгдүгээр. За хоёрдугаар яг ухамсартай амьдрна гэдгийг юу хэлээд байгаа юм бэ гэхээр яг одоо хийж байгаа зүйл дээрээ бүрэн анхаарлаа төвлөрүүлэх. Анхаарал бодол гэдэг зүйлээ яг одоо л авчрах. Өөр юу ч биш. Өнгөрсөнд биш, ирээдүйд биш. Яг одоо л авчрах. Би одоо ярьж байна. Ярихдаа яг одоо цаанаас юу хэлмээр байна уу тэр зүйлүүдээ гэдэг илэрхийлээд хэлж байна. Яг одоо л төвлөрөх. Энэ маш энгийн сонсогдож байгаа. Гэхдээ хэвшүүлэхэд маш хүндрэлтэй. За бүр ихэн шатанда энэ ухамсарын хөгжлийн бүр ихэн шатанда доогоор төвшинж байвал тийм амар юмнууд гараад энэ яана тэр яана болоогүй зүйлийн тухай бодож байгаа бол би одоо өнөөдөр хэцүү явж байгаа зовж байгаа ядуу байгаа маань тэрнээс болсон юм а гэж бусдыг буруутгаж явж байгаа бол бүр анхан шатных энэ мэдчлэн ингээд өнгөрсөн юм уу ирээдүйд энэ оюун санаа нь огт өөр газар би энэ хийж байгаа үйлдэл нь ингээд эндээ байгаа боловч оюун санаа нь анхаарал нь огт өөр газар яваад байдаг. Яг одоогийнхоо бүх зүйлийг ухамсартайгаар хийх гэдэг амархан мэт боловч хэцүү, сураагүй хүнд хэцүү. Сураад хэвшүүлээд явж байгаа хүнд амархан тэгээд үнэхээр амар амгалан тайвшрал хүсээд байдаг, хайгаад байдаг. Амьдралын сэтгэл ханамж, аз жаргал гэдэг юмд хүргэдэг гол арга.
Тэгэхээр энэ яаж утга учиртай холбогдоод байгаа вэ гэхээр анх хэлсэнчлэн утга учир гаднаас олдохгүй дотроос л олд. Тэгэхээр бид нар яг одоо төвлөрч ухамсартай байгаа үед дотоод хүнээ бүрэн сонсож чаддаг. Дотоод хүнтэйгээ үйлдэл харж байгаа үнцэг бүх зүйл маань нэгдэж чаддаг. Нэг цул болж чаддаг. Дотоод хүнтэйгээ нэг цул болж байгаа үед бүх зүйл дотор дүүрэн байна. Дотоод хүнээ чимээлэх тусам бид нар улам бүр амьдралаас авах сэтгэл ханамж, амьдралдаа гаргах амжилт, бүтээл бүх зүйл маань нэмэгдэж дүүрэн болчихдог. Дутуу дундуур байгаа л байгаа бол та дотгошоо биш гадагшаа чиглэсэн байна л гэсэн үг. Миний анзаарснаар хүний амьдралын нэг юм дөрвөн том талбар байна. За эхнийх нь мэдээж эд материал гэн амьдралдаа юу хийж бүтээсэн бэ гэдэг. За хоёр дахь нь юу мэддэг чаддаг хүн бэ? Ямар эрдэм боловсралтай чадвартай хүн бэ гэдэг. За гурав дахь нь эргэн тойронд чинь ямар хүмүүс байна вэ? Нойр дотны хүрээлэл чинь ямар байна вэ? Тэр хүмүүстэй хэр сэтгэл ханамжтай байна вэ? Тэр хүмүүстэйгээ тийм сайхан харилцаатай байж чаддгүй гэдэг. Дөрөвдөх нь ухамсараатаа хэр өгчүүлсэн хүн бэ? Ухамсартайгаар шийдвэр хэр гаргаж чаддаг хүн бэ? Энэ дөрвөн талбарт та хэр сэтгэл ханамжтай байна вэ гэдгээс амьдрал чинь хэр утга учиртай юм бэ? Та энэ амьдралаа хэр утга учиртай өнгөрөөсөн бэ гэж өөрийгөө дүгнэх вэ? Амьдралаа ирээдүгөө хэр утга учиртай харж байна вэ гэдгийг шалтгаалдаг юм байна. Ямар нэгэн зүйлд амьдралдаа сэтгэл дундуур байгаа бол таны өөрийн чинь харах нүд дотоод хүний чинь дуу хоолой дотоод хүний чинь харах нүд хоёр өөр газар явж байна. Тэр хоёрын хооронд хэдий ч нэ хол зай байна уу? Хэдий ч нэ амьдралдаа сэтгэл дундуур байдаг. Тэр хоёр нэгдээд нэг цул болоод дотоод хүнийхээ нүдээр орчлон ертөнцийг эргэн тойрно харж эхэлсэн цагаас хүний амьдрал бүрэн дүүрэн болдог. Утга учираар дүүрэн болдог. Яг л математикийн томьёо шиг ижил төстэй маш олон бодлогыг цөөхөн хэдэн томьёогоор боддог. Яг л тэрнтэй адилхан амьдрал дээр байгаа бүх л төрлийн асуудлууд цөөхөн хэдэн томьёо байгаа. Хамгийн үндсэн томьёо нь хүн төрлөختөн бидний үндсэн мөн чанар нь инэрэнгүй нэгүүлсэнгүй өгөөмөр хайр дээр суурьсан тийм мөн чанар юм аа. Хүн тэрлэг ойртох тусам амьдрал нь илүү утга учиртай, сэтгэл ханамжтай байдаг. За тэгээд гадагшаага чиглээд үннээс холдоод тэр хайр нэгүслээс холдох тусам элдв гаж харгас хэрцгий үйлдэлүүд хийждэг. Хөдөө очихоор энэ хөдөөний хүмүүс ямар цочломтгой, хүлээцтэй, тайван, за тэгээд сэтгэл хангалуун амьдарч байна вэ гэдгийг та нар нэг зүгээр ороод үзэрэй. За хөдөө амаатан садан байдаг бол хүмүүс мэдчихэж байгаа. Суурин газар амьдардаг биднээс илүү тайван, амгалан, сэтгэл хангалуун амьдардаг. Хэдэн мал сайхан өсөд байж энэ малын буян юм да гэж суучдаг. Тэр нь яажийнэ гэхээр байгалийн жам, үндсэн мөн чанар гэдэгтээ хамгийн ойрхон хэмээгээр амьдарч байгаа хүмүүс. Тэр үнэн гэдэг зүйлд хамгийн ойрхон мөн чанараар амьдарч байгаа хүмүүс. Бид нар шиг ингээд суурин газар амьдраад ирэхээр эргэн тойрон хиймлэр бий болгосон хууль, дүрм, журам, хэм хэмжээ гэдэг юм хиймэл олон зүйлүүдийг бид нар биелүүлж амьдрах хэрэгцээ үүсдэг. Угаасаа ч тэр нь энэ олон хоорондоо зохисож амьдрахын тулд тэр зүйлүүдийг дагаж мөрдөхөөс аргагүй. Энэ нь сөрөг утгаараа биднийг үннээс салтуулаад идэг. Орчнод тогтох гол үндсэн тэр хуурамч зүйлээ үнэн гэж итгэж амьдрдаг учраас хүн ямар нэгэн юмны дотор нь орцсон үед гаднаас нь бүхлээр харж чаддаггүй. Жохон завсарлага аваад тэндээс гарч агаад гаднаас нь ажиглахаар шал өөрөөр тэр зүйлээ дахиад шинээр таньж мэдэж эхэлдэг. Төгжирч явж байгаа л нэг ганц ажил амжилтдаг. Суучлаар маш сөрөг байдаг. За бие бинийгээ муулдаг. Улс төрөлтэй холбогдсон бол хэнийг ч байсан зөв имижээс ч үзэн яддаг. Доромжилж бахтаваа хангаж өөрхөө эгөөг нэг жоохон тэжээдэг. Гэх мэтчлийн асуудал зовлон дунд амьдраад байгаа юм шиг ингэж харагдаж байгаа. Гэхдээ яг үнэндээ Монгол улс тэнэр хэцүүдэж байна. Үнэхээр энэ амьдрал хэцүү байна гэж бодогдоод байгаа бол зүгээр Улаанбаатараас гараад суучлаа хааж орхиод амьдраад хөндлөнгөөс хараад үзвэл харагдж байгаагаас огт өөр юм олж харна. Хулган эргэлддэг хүрдэн дотор орчоод учир зүггүй дахиад л байдаг. Дуулганы өөрийгөө бодоод үзэхэд за ядарч энэ ямар тайм бэ, энэ ямар ядаргаатай юм бэ, эндээс гарах юмсан гэж хийж байгаа зүйлээсээ асар их зовлон мэдэрч байгаа байх. Гэтэл хөндлөнгөөс харах юм бол тэнцээс үсрээл буучхад зүгээр тэн дээр эргэлдэхгүй байж болно. Эргэлдэхгүй байх сонголт байх. Яг энэнтэй л адилхан ямар нэгэн зүйлээс стресстэй байгаа бол тэндээсээ гараад төр завсарлага аваад хөндлөнгөөс нь ажигл бүх л юмыг зүгээр л ажигл. Тэтгэлд чинь үнэхээр маш их зовлон байгаа бол тэрийгэ зүгээр ажигл. Тэр тойргоос гарчлаа гэсэн үг. Тойрог дотор эргэлдэж байгаа үед бид нэр энэ амьдрал маань зүгээр тамийн тогоос шиг л санагдана. Гараад хөндлөнгөөс ажиглаж байгаа үед тэр чинь ямар амархан юм бэ?
Ямар азтай юм бэ? Амьдарч байгаа чинь. Одоо ямар ч нөхцөл байдалтай байсан бай. Энэ амьдраад амьсгалж ийн гэдэг чинь дахиад надад амьдрах цаг хугацаа байна гэсэн. Цаг хугацаа байна гэдэг чинь л өөр хангалттай байна. Өөрөө ч надад хэрэггүй юм гэдгийг ойлгоноо. За тэгэхээр энэ утга учир гэдэг юм бол явж юусоо ухамсартайгаар амьдрах хийж байгаа үйлдэл бүртээ анхаарлаа хандуулад зүрх сэтгэлээрээ хиймээр байгаа зүйлээ дотроосоо хиймээр байгаа зүйлээ хийж байгаа. Тэр үед л амьдрал хамгийн утга учиртай болт юм байна. Дотроосоо хиймээр байгаа зүйлээ. Тэрнээсгүй бол за нэг 10 сая төгрөгтэй болъё. За 10 мянган дагагчтай болъё гэж зүтгэх юм бол тэрэнд хүрч болно. Ямар нэг аргаар хүрч болно. Гэхдээ тэрэнд хүргэсэн цаг хугацаа хайрын ямар ч үнцэнгүй юм шиг мэдрэмж өөрт буцаад төрүүлнэ. Материаллык зүйл тэр нэг амжилт бүтээл бусдад үнэлэгдэх гэсэн эго төжих гэсэн хий хоосон хиймэл зүйлүүдэд гол анхаарлаа бүү хандуул инэрэнгүй нэгүүлсэнгүй өгөөмөр сэтгэл дээрээ гол анхаарлаа хандуулад түүнээсээ урган гарч байгаа зүйлүүдийг амьдралдаа хийж явж байгаа цагт хамгийн утга учиртай хамгийн сэтгэл хангалуун тэр аз жаргалтай амьдралаа өөрөө бүтээнэ. За ингээд энэ удаагийн бичлэгээ энэ хүрээд өндөрлүүлье. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.